Дараагийн мэдээ. 2024 оны 4-р сарын 19-нд мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тасралтгүй байх зэрэг хэд хэдэн шалтгаанаар улсын хурал нэг удаагийн хууль баталж, гурилын импортын гайлын албан татварыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэгвэл яг 1 жилийн дараа уг хуулийг хүчингү олгож, импортын гурилд гайлын албан татвар ногдуулах асуудлыг улсын хурал хэлэлцэж байна. Салбарын яамнаас оруулж ирсэн энэ саналд гишүүд шүүмжлэлтэд хандаж, монопол гурилын үйлдвэрүүдийг хамгаалж байна гэж үзсэн байна. За улсын хэмжээнд 940 мянган тонн үр тариа тэрэмдэх хүчин чадал бүхий 58 гурилын үйлдвэр цех байгаагаас 9 тогтмол үйл ажиллагаатай байна. За эдгээр гурилын үйлдвэрүүд нийт хүчин чадлынхаа ердөө 30% ашигладаг гэсэн юм а. За ингээд 2024 он 148.4 мянган тонн гурил үйлдвэрлэж нийт дотоодын хэрэгцээнийхээ 59.1%-ийг хангасан бол 40.9%-ийг нь импортын гурил хангажээ. За харин гурилын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаар ажиллавал 300 гаруй мянган тонн гурил экспортлох боломжтой гэдгийг онцолж байна. За харин малын тэжээлийн хувьд Монгол улсын хилээр 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл дүнгээр 117.9 мянга буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их мал амтны тэжээлийн нэмэлтийг импортлжээ. За гайлын албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгцснээр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа гурилын үйлдвэрийн Улаанбаатар үлдэгдлих үйлдвэрлэлийн хэмжээ 28% буурах урьдчилсан тооцоолол гарсан гэж салбарын сайд мэдээлж байгаа. За түүнчлэн гурил болон гурилан бүтээгдэхүүний үн буурахад нөлөөлөл байхгүй зэрэг шалтгаанаар гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингү болгох нь зөвөө гэж тайлбарлаад байгаа юм а. Арга хэмжээ авлаа, зээлүүд гарлаа. Гэтэл дотоодын гурилын үйлдвэрүүдийн тоо улам цөөрөөд байдаг. Улам монопол, олигопол шинжрүүгээ ороод байдаг. Энэ дээр төрийн хяналт яаж явах юм бэ? За 3 дугаарт баяжуулах хүнсний тухай хууль баталсан, гурилан дээр огт хэрэгжээгүй гэдэг дүгнэлт гарсан. Өрсөлдөөн их байна л гэсэн үг. Өрсөлдөөн ширүү байгаа болохоор, ашиггүй байгаа болохоор үйлдвэрүүдийн тоо цөөрөөл байна. Энэ гарсан хууль маань татвараас энэ чөлөөсөн хууль маань баяжуулсан болон баяжуулаагүй бүх гурилыг хилээр татваргүй оруулахыг нээгээд өгсөн. Ингээд үндэсний үйлдвэрүүд энэ талд хийх ёстой бүх алхмуудыг зогсоодсон байна. Шаардлага болчихж байгаа байхгүй юу? 2008 онд 19-ийн аж ахуйн нэгжийн тоо 2014 онд 37 хүрээд 15 онд өнжөд 16 онд буураад 14 оноос хойш тогтмол буурсаар одоо 11 аж ахуй нэгж үлдээд байна гэд. Энд чинь ерөөсөн ямар ч нөгөө татвартай ямар ч хамаарлах байгаа сте. Татварыг тэглэхээс өмнө аж ахуй нэгжийн чинь тоо аль хэдийн буураад цөөрөөд монопол, олигопол шинжрүүгээ ороод байна гэдэг судалгааны дүгнэлт гараад байна. Гишүүнэ гурилын үйлдвэрүүд ингээд 19 болоо 37 болоод 11 болоод байна. Энэ зах зээлийн зарчмаараа л өрсөлдөөн яваад байна шүү дээ. Одоо цөөрөөд байгааг монопол болсон гэж олигопол зах зээл үүснэ гэж яаж хэлэх юм бэ? Одоо яах ёстой? Эсвэл улс гурилын үйлдвэрүүд бариад олон үйлдвэр барих ёстой юм уу? За үр дүнгээр нь юу болчиход байна вэ гэхээр шүү дээ энэхээр сайд үн тогтоодог монопол, олигопол зах зээл өөрөө бодиттой бий болчихжээ. Сонголт байхгүй болсон. 2 том үйлдвэр нийлээд 50-аас дээш өв. 3 том үйлдвэрийн үйлдвэрлэлд нийлээд нийт зах зээлийнхаа 78%-ийг үйлдвэрлэдэг болчихсон. Улмаар өгсөн хөвөлдөж үнэ нэмдэг болсон гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь удаадараа гарсан. Алтан тариа компани 1-р гурил. Яг одоо үйлдвэрийн үнээр 1500 төгрөг гарч байна. Од групп 1530, Мил хаус 1520, Ханга милс 1800, Өгөөж гурил 1760, Улаанбаатар гурил 2050, Уяг гурил 1930, Дорнот гурил 1790, Хөвсгөл алтан дуулга 1830. Гурил хямдхан байна. За хөдөө аж ахуйн салбар засгийн газар бодлогоор анхаарч хүнсний хувьсгал, цагаалт, хоршоо зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас малын тэжээлэл гэхэд дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. За өнгөрсөн 30 жил төрөөс тасралтгүй дэмжлэг авч ирсэн ч одоо л зах зээл дээр хөлөө олж их бага эрсдэл даах хэмжээнд хүрсэн үндэсний үйлдвэрүүдэд цаашид дэмжих нь зөвөө гэх байр суурийг салбарын сайд хэлж байгаамаа. За гэсэн ч гишүүд шүүмжлэлтэй өнцгөөс хандаж байна. За маргааш улсын хурлын чуулганаар салбарын бодлогыг дэмжих үү? За эсвэл импортын гурилыг гайлын татвараас чөлөөсөн хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү гэдэг шийдвэр эцэлэгдэх юм а.